За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ хичээлдээ тавтай морил. Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ present perfect цагийг ойлгож авах болно. Бүгдээрээ одоо хичээлдээ орцгоё. Цаг болгон дээр use, time expressions, form гэд байдаг. Энэ гурвыг сайн цайлаад ойлгох юм бол present perfect цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл бол биш шүү. Эхнийх нь use буюу хэрэглээ. Present perfect цаг дээр ашигладаг дөрвөн хэрэглээ байгаа. Нэгдүгээрт нь өнгөрсөн тэглээд одоо хүртэл үргэлжилж байгаа зүйлийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээлбэл I have lived in Ulaanbaatar for 9 years. Би Улаанбаатар 9 жил амьдарч байна. Одоо хүртэл Улаанбаатарт амьдарсаар байгаа гэсэн санааг илэрхийлж байна. Хоёр дахь хэрэглээ нь амьдралын дуршлаг эсвэл тодорхой зүйлийг хийсэн давтамжийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээлбэл she has been to China 3 times. Тэр эмэгтэй Хятадд 3 удаа очиж байсан гэж тодорхой зүйлийг хийсэн давтамжийг нь илэрхийлж байна. Харин амьдралын дуршлагыг илэрхийлэхдээ I have ridden a horse before. Би өмнө нь морь унж байсан гэж илэрхийлнэ. За 3 дахь хэрэглээ нь болохоор аль хэдийн хийгээд дуусчихсан, дөнгөж сая хийж дууссан, эсвэл хараахан хийж амжаагүй байгаа зүйлийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээлбэл I have already watched that movie. Би аль хэдийн наад киног ч үзчихсэн гэд аль хэдийн үзээд дуусчихсан гэсэн санааг илэрхийлж байна. Дөнгөж сая хийж дууссан гэсэн санааг илэрхийлэхдээ I have just finished my homework. Би дөнгөж сая гэрийн даалгавраа дуусчлаа гэх мэтлэн илэрхийлнэ. Харин хараахан хийж амжаагүй байгаа зүйлийг илэрхийлэхдээ I haven't finished my homework. Би гэрийн даалгавраа хараахан дуусгаагүй л байна гэж илэрхийлнэ. За хамгийн сүүлийн дөрөв дэх хэрэглээ нь болоод өнгөрсөн ч одоо хүртэл ямар нэг байдлаар аш холбогдолтой байгаа зүйлийг илэрхийлэхдээ ашиглана. Жишээлбэл I have lost my key. I cannot get in my house. Би төлөөрөө алга болгочихлоо. Би гэртээ орч чадахгүй байна гэж илэрхийлнэ. За гэх мэтээр present perfect цаг дээр эдгээр дөрвөн хэрэглээг хэрэглэдэг байна. Use-ийн дараа нь time expressions байгаа. Time expressions гэдэг нь цаг заасан үгнүүд буюу түлхүүр үг гэсэн үг. За цаг болгон дээр ашигладаг түлхүүр үгнүүд нь бүгд өөр өөр байдаг. Present perfect цаг дээр ашигладаг түлхүүр үгнүүд нь за би нэг орчуулгатай тавьсан байгаа. Just, already, yet, never, ever, so far, up to now, since, for, recently, lately, this week, this month, this is the first time гэд эдгээр үгс нь present perfect цагийг илэрхийлнэ. За 3 дугаарт нь form буюу өгүүлбэрийн бүтц. Present perfect цаг дээр өгүүлбэр бичихэд бол form буюу өгүүлбэрийн бүтцийг мэдчих ёстой. Англи хэлний үйл өгөд past simple, past participle гэд хоёр янзаар хувирдаг. Үйл үгийг дөрмийн regular ба дөрмийн бас irregular гэд хоёр ангилдаг. Дөрмийн үйл үгийн хувьд it гэсэн залбар авч өнгөрсөн цаг нь үүсдэг. Жишээлбэл play гэсэн үг played, work гэсэн үг worked, like гэсэн үг liked гэх мэтээр өөрчлөгдөнө. Харин дөрмийн бус хувирдаг үеийн хувьд тухайн үйл үг нь хувираад өнгөрсөн цагийг үүсгдэг учраас эдгээр үеийг цэрлээрэй. За дөрмийн бус хувирахтаа жишээлбэл go гэдэг үг нь үйл үгийн 2 дугаар хэлбэр дээр went, 3 дугаар хэлбэр дээр gone гэд хувирна. See гэдэг үг have seen гэх мэтээр хувирна. Present perfect цагийн үйл үг нь үйл үгийн 3 дугаар хэлбэр буюу past participle хэлбэр дээр хувирдаг. Англи хэлний өгүүлбэрийн бүтц нь subject буюу үйл эзэн дээр нэмэх нь verb буюу үйл үг, нэмэх нь object буюу тусдаггүй гэсэн хэлбэрээр бичигддэг бол present perfect цагийн өгүүлбэрийн бүтц нь subject дээр нэмэх нь have has, нэмэх нь verb, нэмэх нь object гэсэн хэлбэрээр хувирж бичигддэг. За одоо бүгдээрээ present perfect цагийн зөвшөөрсөн өгөөсгөх бол асуух өгүүлбэрүүд дээр бичигдэх хэлбэрийг нь жишээ өгүүлбэртэй цуг авч үзье. Зөвшөөрсөн өгүүлбэр дээр бичигдэх хэлбэр нь subject дээр нэмэх нь have has, нэмэх нь verb 3 дугаар хэлбэр дээр нэмэх нь object гэж бичигдэнэ. Жишээлбэл I have drank water. Би ус уужглаа. За харин ууз гэсэн хэлбэр дээр мэдээж өгөөс гэсэн хэлбэр үүсгэж байгаа болохоор have has-ийн араас note авна. Бичигдэх хэлбэр нь subject дээр нэмэх нь have has, нэмэх нь note, нэмэх нь verb 3 дугаар хэлбэр дээр нэмэх нь object. Жишээлбэл I have not drank water. Би ус уугаагүй л байна. За асуух өгүүлбэр дээр have has буюу туслах үгээрээ эхлэнэ. Have has дээр нэмэх нь subject, нэмэх нь verb 3 дээр нэмэх нь object. Жишээлбэл has he drank water? Тэрэгтэй ус уужчихсан уу гэх мэтээр бичигдэнэ. За ингээд бүгдээрээ present perfect цаг дээр хэрэгэлдэг use, time expressions, form 3-ыг ойлгож авлаа. Та бүхэн энэ 3-гаа сайн цэвэрлээд аваарай. Одоо та нар өөрийгөө сориод энэхүү 3 дасгалыг ажиллаад доор комент хэсэгт үлдээгээрэй. Хичээл минь таалагдсан бол subscribe дарахаа бүү мартаарай. Бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.